Увс аймгийн засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Увс аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Монгол Ардын намын багварлын гишүүн увсчууд бидний эрхэм хөвгүүн сэмждийн бачиргалтайгаа төр засаг увсын ард түмэн бид өнөөдөр гүн хүндэтгэлтэйгээр салахс гүйцэтгэж байна. Эрхэм журмын нөхөр таны гэр бүл, хань ижил, өр хүүхэд, төрөл төрөсөд хайртай дотны бүх хүмүүст тань гүн эмгэнэл илэрхийлж байна. Эрхэм нөхөр та аймгийн засаг даргааныхаа тэргүүний хувьд өрхөрийнхээ өмг төшиг болсон өр хүүхдийнхээ ачлалт эцэг халамжит тань анд нөхдийнхээ итгэлд нөхөр ард олон төмнийг манлайлагч нэгэн байсан. Бачиргалан Увс аймгийн бүх мөрөн суманд эгэлжирийн айлд гэр бүл болж өсөж төрнсөн анх намын Увс аймгийнхаа намын улс төрийн ажилтнаас Увс аймгийн засаг дарга болтлоо төр улстай хүчин зүтгэж намын хамт тулан ард түмнийхээ төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан нэгэн байлаа. Эрхэм хүмүүн та аймгийн засаг даргаар ажиллах богинохон хугацаанд засгийн газрынхаа бодлого шийдвэрүүдийг амжилттай хэрэгжүүлж хүний хөгжлийг дээдлсэн увсын хөгжил үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн увс нутгийнхаа иргэдийнхээ эрүүл мэнд урт наслах чанартай боловсрол эзэмшүүлэх увс нутгийнхаа өсвөр хүүхдүүдэд хэлний болон техникийн өндөр мэдлэг эзэмшүүлэх ард иргэдийнхээ амьдрах таатай орчныг бүрдүүлэх увс улаан гомынхоо өнгө төрхийг сайжруулахад онцгой анхаарн ажиллаж байсан нэг мөн. Бүсчилсэн хөгжлийнхөө бодлогын гол амин сүнс болох хөрс сэргэлдээ аймагуудтайгаа болон хөрш улс орн гадны бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх эхлэлийг мөн тавьж байсан. Олон орны элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, хөрш орны тэргүүнүүд, төлөөллүүд увс нутгийн засаг даргын хувьд хөрс сэргэлдээ бүс нутагт бас ажлын айлчлал хийж олон хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж байсныг дурсан санахад таатай байна. Эрхэм журмын нөхөр эрхэм дүүтэйгээ анх танилцж уулзаж байсан хамтран хэрэгжүүлж цаашид хамтран хэрэгжүүлэхээр ярилцаж байсан халуун дотон яриа мөчүүд инээмсэглэл тодруулсан эрхэмсэг сайхан дүр төрх гэгэн сайхан дурсамжууд одоо ч миний сэтгэл зүрхэд тотхон санагдаж байна. Эрхэм журмын нөхөр эрхэм дүү таны эхлүүлсэн олон ажлуудыг бид өргөжлүүлэн цаашид нэр төрийг өндөр төргөж авч явна гэдгийгээ бас энд онцлон хэлхийг хүсэж байна. Эрхэм хүмүүн та, эрхэм дүү та Цэнхэр тэнгэрийнхээ орондоо цэдгэр сайхан тал нутагта амгалан тайван нойрсороо.